За сайн байцгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Монголынхоо дууч дундаас хамгийн их шүтэн биширж явдаг хүнтэйгээ уулзаднаа. За дууг яг ингээ хажуунаас нь сонссон ч бүр яг догтлоод бүр сандраад бүр үнэхээр гоё юм. За би таны лайвыг байнга үзтээгээ уулзсан та баяртай. За юуны өмнө үзэгчтэй та өөрийгөө танилцуулчихгүй те. Тэгээ хоёулаа гоё бичлэгээ эхлүүлье. Буурлаах 80-аад оноос уран бүтээлээ хийсэн. Хамгийн анхны дуугаа 80 онд хийсэн байдаг. Тэгээд одоо 45 жил чимээгүй зөвхөн хөдөлмөрлөгсөн зарчмаар чимээгүй л хөдөлмөрлж яв. Та нарт дуу гаргацсан байсан. Тий. Тэр дууг нь сонссон бүр үнэхээр гоё дуу. Тэгээд тэр дуу ер нь яаж бүтгэхээр болов танд яг тийм нэг энгийн сайхан амьдрал өгүүлсэн энэ их гоё дуу болчихоор шүлэг байна гэсэн шүлгээ аваад би дуу хийдэг. Тэр шүлгийг бол фэйсбүүкээс би анх авсан. Зохиогч нь бол мэдэхгүй байж байгаа сүр би мэдчих авсан. Минжин сайхан гэдэг яруу найрагч шүлэг байсан юм бэл. Энэ таандар шиг ингэж мэдэрсэн хүн байхгүй. Би буурлахаас нэг дуу авсан баа шүү. Шот нэр хэлчихээ тийм. Тэгээ цаашаа одоо камерын өмнө баталгаажуулаад авчиг гэдэг шиг үү. Тэгээ яг тэр дууг нь сонсож байхдаа бараг л нулимс цэлгнүүлээ сонсч байсан. Тэгээ яг одоо бүр яг ингээ хажуунаас нь тэр дуугийг сонсох чинь тэгээ золбоо нэг удахгүй энэ дууг өөрийнхөө болгоод гоё гаргыг гэж бодож байгаа. Тэгээ буурлахын зөвшөөрсөн үстэй. Зөвшөөрсөн тий. За. Баталгаажуулаад дүүтэйгээ уулзсны одоо бэлэг тий болно шүү дээ тий. За стаф баярлалаа. Тэгвэл ямар дууг бүгдээрээ хам сонсч үзцгээе. It's a yacht to reach
За одоо дараагийн дуу болох миний дуунуудын нэлээд дээгүүр байрны жигсдэг. Миний хайртай дуунуудын нэг Харан гэдэг дуугаа дуулж өгнө.
Баярлалаа. Яагаад эмэгтэй хүмүүс гитар тоглодог залуучууд дуртай байдаг. Одоо л ойлгочихлаа. Хажуунаас сонсчихсан шууд ойлгочихлаа. Үнэхээр гоё юм. Та өөрөө ийм гоё дуулдаг, гитар гоё тоглодог ийм тулсан мэдрэмжтэй биш яг урлагаараа яваагүй юм бэ? Би бүр тэрийг гайхах юм. Сагсагнаал, онгороо би тэгсэн, би энийг зохиосон ингээд их явж ийсэнгүү. Явахч тийм завж байсангүй. Тийм дурч байсангүй. Одоо чи саяны энэ дууг танаас би энэ дууг чинь ингээд ремейк хийгээд дуулъя гэж холбогдчихсон дуучид байгаа юу эсвэл байхгүй байгаа юу? Би одоо ингээд баг дууг сонсох болгондоо бүх дууг нь өөрийнхөө болгож авах шуултаа. Миний энэ дууг айгүй их сонгож авъя гэж хэлдгий. Би өөрөө зохиосон мөртлөө дуулах болгондоо дуулах дуртай дуу гэдэг. Тэр дуунуудын нэг байхгүй. Тэгээ энийг хүн дуулдаггүй би гайхаад. За энэ дууг өөрийнхөө болгож авмаар байгаа хүмүүс байл манай Буурлахын Facebook пэйж рүү холбогдороо би ингээд доор нь үлдээч те. Зөндөө гой гой дуунууд байгаа шүү. Та ч одоо баг хэдэн дуутай гэлээ. Үгүй ах нь бол 80 оноос уран бүтээл хийсэн. Тэгээд одоо харанхын шүүдэр цэцэг харц тэгэл анхны хайр ирвэхээ тэргээл ингээд олон танигдсан маст мэдгдсэн дуунууд байна. Өсрөөл нэг 400 гарна л байгаа та. Арай л 500 хүрч чадаагүй. Таны дараагийн дуу сонсъё. Би бүр ингэ таны ажид дуу сонсоол баг өдөржин суусан ш. Бүр өөдхаар гоё юм байна. Өстой гоё. Яг хажуунаас нь сонсохоор бүр гоё сонсогдож байна.
Сонсоогүй доо бас вэ шүү. Таны лайваас. Нөгөө найз гэдэг дууг сонсъё. Soilim urhoci herjapon Siklatrum kharteum chumman sumchapon Sirgrin chama usmite Hemmer taimaiha Satui chere ajizandru Buddhin chapon Kudursan sitkil chalo Саяны хоёр цогт ямар амар хөхтэй дөө тий. Өөх зүрхрүү ордлоо ч тий. Нөгөө яхтай нөгөө сайн найз ч байна, муухай найз ч байна. Сайн найз би нэг аваад яаж явж байгааг алийг тэрэх вэ тийм ээ. Аа саяны доо шууд бүр сэтгэл рүү орчих. Ямар гоё юм бэ. Би буурлахын бүх тууг авмаар санагдчих. Бүгдийн ремикс хийгээд гаргаад байна. Үнэхээр гоё доонууд та. Яг ингээл таны лайв явж ах чинь яг үзээс уушдах байхгүй. Дараагийн дуунд хүлээгээл.
үнэхээр яг ингээд сэтгэл хүртэл дуулж чадах юм а та. Танд бүр үнэхээр гоц авьяас байна. Дараагийн дуу маань ямар дуу вэ? За дараагийн дуу Аава. Яна дүүн ставын тухай дуу.
Сонирхох юм бол манай Буурлаа ахын охин нь манай багш. Манай их сургуулийн багш тэгээд сайн би багшигаа гуйсараад арын алгаар ингээд та бүхэндээ үнгүй лайв тоглолт үзүүлж шүү. Тэгээ ийм гоё. Мэдхгүй байсан. Тэгээд дүүгийн гоё нэвтрүүлгүүдийг бас YouTube-оор үздэг л дээ. Гоё үний юм яриад идэх байхгүй та нар. Яг бодит юмыг орчуулад тэр гоё штэ. Үний юм сонсно гэдэг бас гайхалтай. Одод мөрөднө чиний нүдэн түгий онгод цоролцно чиний ертөнцөө заатри орчнон бахархна мишэлч тодорхой Басатарна билгүүсэрчин твэрхи санаашртах хуурна хаягүнийг татуулахи сайхан сүгүрнө чиний минго үзэмчин Sweet Harrison man, daddy under whole time down. Ingui husintar lahonen, kimin mahar kayha. Etkisi kilometrin çamaz, usun mungahım şam. Et kuydurdu çamşılsın be Ararda tansıha Balık Ondarına yakına da sorsa her şey Burhum basacakşına Çamay bu tesle kara Bostun zulke siktir kwe Zorkşın çamay kwe Сайдгал төгсгөө байдлаас чи Имэл бүсгүй харсан бэ Дэди өндөр хонтамлаа Ингүй хүсэл тойлоо Чимин балхаар гайхаа Итгэсэн гэлмэгдэн Et kuydurda çamşılsın be Arorda tansıha
Яахгүй энэ дугаас юу юм шүү?
бол яг оргоор юм. Гэтэ харан ганц өөрийнхөө нэг стил тааруулаад хоёр бодог нэмсэн байдаг байхгүй. Энэ ерөөсөө бодол гээд хоёр бодог л.
Би яг сая бас сансар савлтаа бүжигдэх шүү дээ. Йоо арайс нэг өөргөө байл. Яа энэ нэг хипхоп туучид энэгээр нэг ремикс хийгээд дуулжсэн юм байна. Ирвэхэ гэдэг дугаар. Ирвэхэ чи нэстэг зэцэг тийм байна. Сонсчихсан доо энэ.
огшоод ах юм бүр ингээ. Би нэрээ уурлах ингээ хажууд байсан болоор өдөр болгон гитараа тоглох хажууд суулгах юм байна. Өөдхааргүй нэр үнэхээр гоё. Яас гоё. Зүудөө. За. За өнөөдөр ингээд 100 наадмаар лайв хийж гадаа лайв хийжсэн. Гачуурт хийлгээд одоо хүүгийнхаа бүтээн байгуулсан юм сайхан отхонд ирчээд золоод үтэйгээ өнөөдрийн ярилцлага хийж байгаадаа маш сэтгэл ханамжтай байна. Тэгээд одоо манай хүүгийн одоо энэ гачуурт хийлгээд хотхонд байна шүү дээ. Таун хаусанда захиалга авч байгаа юм байна. За. Тэгээд одоо энэ 12 сард ашиглалтанд орох юм байна. 2 айлын захиалга байгаа юм байна. Бусдыг нь бол бүгд хүн автсан юм байна. Буурлах хөтөөр яг энэ таун хаус дотор бичлэг хийж байна. Тэгээ хүүгийнх нь гэрт нь үнэхээр гоё тохилог тухтай газар байна. Тэгээд гоё цэвэр агаарт гоё байр авахыг хүсвэл таун хаус те. Таун хаус авахыг хүсвэл та бүхэн энэ дугаар руу холбогдоорой. Тэг үнэхээр гоё тохилог газар байна. Тэгээд буурлахтаа өнөөдөр маш их баярлалаа. Би бүр таны хажуунаас яг ингээд лайв чи үзье гэж лайв чи үзэж явах болгондоо боддог байсан. Яг ингээд хажуунаас чинь дуулж байгаа гэсэн сонссон бүр огсоор гал таарл.
Цэг гэдэг дуу хүн асуух юм бол битгий өөрөө. Золбоо төгсөн гэж. Золбоогийн дуу тавьчих тийм үү. Дүүн яг хэлсэн амдаа хүрээд нэстэ гоё ялгаа гаргана тий. За тэгээ өнөөдөр урилгыг минь хүлээж авч оролцсон танд маш их баярлалаа. Үнэхээр их баярлалаа. Тэгээ хаажаанаас нь гоё дууг нь яг ан дээр нь сонссон бүр үнэхээр гоё сонсогд юм байна. Тэгээд магадгүй Бурлаах минь тоглолт их юм бол маш их олон хүмүүс ирж үзнэ гэдэгт итгэлтэй байна. Та заавал тоглолтоо ирээ. Дүүн бол хамгийн түрүүнд тэгээд таны фэнүүдийг дагуулаа гүүгээд яваад очив шүү. Гоё байлаа. Та бүхэн ч гэсэн ингээд өнөөдөр үнэхээр гоё гайхалтай тоглолтыг үзүүллээ. Тэгээ та бүхэн Бурлаах минь гоё Facebook пэйж дээр шүү би энэ доор үлдээчи. Тэгээ та бүхэн Бурлаахын гоё лайвын яг амьд тоглож байгаа дуугийн сонсомоор байвал пэйж рүү ороод дагаад тэгээ гоё сэтгэлдээ бичээд Бурлаахаа тоглолтоо хийгээрэй гэж дэмжиж өгөх юм бол тэгээ Бурлаахын тоглолтоо хийх нь шүү. Тэгээ өнөөдрийн минь нэвтрүүлэгтээ хамтаас үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийн хавчдаар уулзлаа. Түр баяртай.